За ерөнхий сайдад нэр дэвсэж байгаа авчрал даргатай амжилт хүсье. Залуу хүний эрч хүчээр богино хугацаанд хурдтай ажиллаж чаднаа, амжилт гаргаж чаднаа гэдэгт итгэж байна. Тэгээд ерөнхий сайдаа нэлээд хэдэн захиасыг хэлье гэж ингэж бодож байна. За нэгдүгüүрт бид нар сэргээлт эрчим хүчний хөгжлийг эрчимжүүлэх тогтоолыг 12 сард батлахад нарны панелтай айл 78 ширхэг байсан. Тэгэхээр энэ тогтоолын хэрэгжилтийг хэмжих нэг хэмжүүр бол нарны панелтай айлын тоог нэмэгдүүлэх. Тэгэхээр энэ оны эцэс гэхэд ядаж нэг 4,000 5,000 айл нарны панелтай болсон ийм амжилтыг гаргаарай гэж нэгдүгээр төсмөр байна. За хоёрдугаар болохоор та бүхэн мэдж байгаа өнгөрсөн онд бид нар дулааны цахилгаан станц 3-ын 50 мегаваттын станц их үүсвэр байхгүй болсон дэлбэрсэн. Тэгэхээр энэ 50 мегаваттын их үүсвэрийн сэргээн засах ажлыг эрчимжүүлэх ажлыг яаралтай хийгээрэй. Ирэх өвөл бид нар хүндэрнэ. Ирэх өвлийн өвлөөс өмнө энийг ашиглалтанд оруулах талаар онцгойлон анхаарал хандуулж ажиллаарай. За 3-дугаарт нь дулааны цахилгаан станц 4-ийг 500 тонн цагаар өргөтгөх ажлыг богино хугацаанд хийх боломжтой. Тийм учраас энэ төслийг яаралтай эхлүүлээрэ, хийж хэрэгжүүлээрэ. Хүсэх юм бол 1 жилийн дотор хийх бүрэн боломжтой. Энийг хэрэгжүүлснээр 300 мегаваттын дулааны их үүсвэр бий болно. Дулааны их үүсвэр бий болно. За 4-дүгээрт нь төсөв төлөвлөгтөө эрчим хүчний салбарт онцгойлон анхаарал хандуулаарай. Өнгөрсөн жилүүдэд эрчим хүчний салбар бол соёлын салбараасаа, замын салбараасаа дор төсөвтэй байсан. Тэгэхээр ингэж төсөв мөрөнгөө зарцуулахгүй бол энэ салбарын олон асуудлыг шийдэж чадахгүй. За дараагийн асуудал болохоор мэрэгсэн хүмүүсийнхээ үгийг анхааралтай сонсоорой. Мэрэгсэн хүмүүс бол таныг дагаад гүүх тийм хандлагатай биш ээ. Даруухан хүмүүсээ. Тийм учраас та мэрэгсэн хүмүүсээ дуудаж ирж агаад сонсоорой. Сонсоорой. Тэр хүмүүс танд тусалж чаднаа. Үнэн бодит мэдээллийг тэр хүмүүс л өгч чадна шүү. Тэгэхээр мэрэгсэн хүмүүсийн үгэндээ итгээрэй. Ягаад гэвэл тэр хүмүүс бол даруухан хүмүүс таныг даргаа гэд тойрон хүрээлж дагж өгч чадахгүй. Тийм учраас тэдний хүмүүсийн цаанд байгаа тэр мэрэгсэн хүмүүсээр дуудаж авчираад анхааралтай сайн сонсдог ийм ерөнхий сайд байгаарай гэж хүсмээр байна. Ингээ баярлалаа танд. Ажлын амжилт хүсье. 2 гараа өргөн тасралтгүй бүх боломжоо дайчлан дэмжин ажиллах болно.